Дэлхийн топ их сургуулиуд шинээр элсгээр зэхэж буй залуучуудаас нийт 5 зүйлийг онцолж хардаг байна. Тэгвэл энэ 5 хүчин зүйл чухам юу болохыг яг одоо Томужин Академик хамтран үүсгэн байгуулагч О.Анар-Од илтгэлээс сонсцгоё. За гол сэдв маань топ сургуулиуд хэнийг хайдаг вэ гэдэг одоо нэг төрлийн хүн л хайгаадах шиг байна. Ер нь аль бид нөгөө хамгийн энгийн ойлгогдохуйц болохын тулд энийг нэг томоохон ер нь бол хүний бэлдэж ярьдیں۔ Тэгээ би энийг өөрчлүүлээд ярина. За одоо илүү дэлгэрэнгүй тайлбарлаад явчих. За тарих буюу академик чадвар дээр хэдлээ сая ярилцсан тий. Стандартлагдсан шалгалтын оноо. За энэ бол хамгийн ойлгомжтой ер нь очих байх. За яг Америкийн нэгдсэн улс буюу яг одоо саяны миний нэр дурдаад байгаа сургуулиудад ямар шалгалтын оноонууд хэрэгтэй болдог вэ гэвэл номер 1 мэдээж англи хэл. Англи хэл бол тэнд очиод профессорудтайгаа чи ярилцаж чадах уу, хүүхдүүдтэй харилцаж чадах уу, хичээлээ ойлгох уу гэдгийг л харах гэдэг гэсэн үг. За дараагийн хэсэг рүү оръё. Нүд буюу алсын хараа. За энэ алсын харааг сая хэдүүлээ бас товчхон ярьж өнгөрсөн тий. Чи амьдралдаа юу хийж бүтээх хүсэл зорилготой хүн бэ гэдэг асуултанд хариулдаг. За энэ асуултанд яг literally буюу яг шууд утгаараа мэдээж хариулж одоо өргөдлөө бэлддэг. Энэ Америкийн нэгдсэн улсын өргөдөл нь өөрөө ингээд маш олон хэсгээс бүрдээд ерөөхдөө энэ 5 шинж чанарыг л хардаг гэсэн. За та энэ алсын хараа гэдгийг юугаар хардаг вэ гэвэл сая миний хэлсэн нөгөө хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар хардаг. За би одоо магадгүй боловсролд ингээд те бүх амьдралаа зориулна гэсэн хүүхэд гэж бодъё л да 10 дугаар ингээд биш 12 дугаар ингээд төгссөн. Тэгвэл би үнэхээр тийм чин хүсэлтэй алсын хараатай бол энэ 10 жилийн турш те 12 жилийн турш би юу хийсэн бэ? Тодорхой хэмжээнд боловсролтой хамааралтай зүйлс хийсэн байвал миний алсын харааг аюул сайн харуулж өгнө гэсэн. За дараагийн юм нь юу байдаг вэ гэвэл personal statement буюу хүүхдүүд яг энэ Америкийн өргөдөлд өөрийгөө 650 үгэнд одоо илэрхийлж бичдэг. За яг тэр эсэн дээр өөрийнхөө одоо хүсэл эрмэлзэл алсын хараагаа бас тодтогч өгч болдог. Би ийм хүн, би ийм зорилготой, би таан сургуульд одоо ормоор байна гэдэг ийм агуулгыг л юу н гаргадаг гэсэн үг. Яг гэхдээ яг шууд ингэж хэлдэггүй те. Шууд ингэж хэлэхөөс нь бол 650 үг байхгүй байх. За тэгээд энэ personal statement буюу ерөнхийн нэг том 650 үгтэй эсэн дээр нэмэгдээд supplement буюу нэмэлт эсэнүүд шаардагддаг. За тэгээ магистрт байна уу, бакалавр адилхан ер нь бол сургуулиуд яг өөрсдийн гэсэн бас асуултууд асуудаг. За жишээ нь яагаад манай сургуулийг сонгосон юм? За одоо үргэлжлүүлээд манай гар хэсэг байна те. Идэвх санаачилга. За идэвх санаачилга бол Монголд одоо ер нь сүүлийн хэдэн жил нэлээд хөгжиж байна л доо. Бид нэр анх 2015 онд эхлэхэд бол нэг их ер нь хичээлээс гадуурх үйл ажиллагааны боломж айгүй ховор байсан. Тэгээ хөвчлэн л хүүхдүүд нөгөө хийдэг юм нь улаан загалмай. Тэгээ хийдэг юм нь MUN Model United Nations буюу одоо нүүбийн загварчилсан хурал те. Хийдэг юм нь нөгөө туул голоо цэвэрлэн эсвэл одоо мод тарин гэх мэтчлэн. Гэхдээ одоо бол боломжууд бүр хаасайгүй. Одоо наацх нь өнөөдөр ЦойлогсоZ гэдэг ивент дээр волонтер хийх ч юм уу те. Ерөнхийдөө чиний яг энэ хичээл гэдгээс хамааралгүйгээр буюу сургууль гэдэг энэ форматнаас гарч агаад өөрөө чи юу итгэх санаачлагаараа хийж чадахгүй юм бэ гэдгийг хараад байгаа байхгүй юу. За итгэх санаачлагаас гадна за одоо хөл туршлагыг яриа те. За яг ахлах ангийн хүүхдүүдэд бол туршлага хуримтлуулах боломж бол яг үндэ хомс байдаг. Тэгээд магадгүй ахлах сургуулаа төгсөөд завсар жил авж байгаа одоо gap year гэдэг зүйл 2015 онд бас маш цөөхөн хүүхдүүд авдаг байсан бол одоо ингээд баг мэдгүй. Төгсөж байгаа хүүхдүүдийн одоо 50-60% нь gap year round гэдэг болцсон. За яагаад вэ гэвэл энэ хүүхдүүдэд туршлага хэрэгтэй байгаа байхгүй юу? Та хэдэд те одоо үнэхээр их сургуулиуд Harvard, MIT, Princeton-д үнэлүүлээ гэвэл ямар нэг хийсэн юмтай байх хэрэгтэй байна. За энэ туршлагад юу орж болох вэ гэвэл дадлага ажил. За оюутнууд бол дадлага ажлыг бүр systematically хийдэг те. Гэхдээ ахлах сургуульд бол дадлага ажил аягүй хомс байдаг. Гэхдээ одоо бодлого болцсон. Хүүхдүүдийг одоо ажлын байрууд бол нөх амар голхоо болцсон те. Ягаад гэвэл ур чадвар нь байна уу байна. За магадгүй харилцаа хандлага дээр жоох асуудалтай гэж магадгүй. За дадлага ажлаас гадна өөр юу ажиллах вэ гэвэл сая нөгөө итгэх санаачлагаараа хийсэн, бүтээсэн зүйлс байж болно те. Өөрийн хэрэгжүүлсэн төсөөл, өөрийн одоо мэдгүй гаргасан lip gloss-ны ямар нэг брэнд те одоо хүүхдүүд айгүй олон юм хийдэг болсон учраас. За нэмээд зүгээр одоо клуб секцүүд байж болж байна те. За клуб секц гэхээр одоо сургууль дээр за болон их сургуульд ч гэсэн байдаг. Одоо янз бүрийн нийгэмлэг, янз бүрийн бүлгэм те өөрийгөө хөгжүүлж болох үс бүхий л үйл ажиллагаа ер нь бол нээлттэй туршлагад тооцогдно. За энэ дээр нэмэгдээд давхар одоо бас тэмцээн уралдаанд бэлдсэн тим туршлага. Тим туршлагыг бас үнэлдэг. Ягаад гэвэл чи өөрийнхөө бас хичээл зүтгэлийг гаргасан гэдгээ нэг зүйлээр харуулж байгаа тийм. Илүү их мэдээлэл авахыг хүсвэл subscribe төвчийг дараарай.